анхны дуудлаар хүрэлцэн ирэхэд бол энэ 41-р байрны зүүн хойдлын хэсгийн одоо нүүрний талын фасад 4-өөс 10 давхар хүртэлтэй бас шатлахад өртсөн гал нэлээд хархан дэлгэрсэн байдалтай байсан. За энэ сонгон архан дүүргийн цагдаагийн хэлтсийн 1-р хэлтсийн бие бүрэлдэхүүн энэ утаажилтын бүсээс 40 гаруй иргэнийг бол аварч одоо маш сайн ажилласан байж байгаа. Галт төмрийг бол одоогоор унтрааж дуусаад байна. Хэргийн газар одоо тэр энэ галт төмөр гарсан шалтгаан нөхцөлийг бол энэ цагдаагийн байгууллага бол шалгаж тогтоох хэрэгтэй. За одоо бид нар улсуудыг дотор нь бас нэлээд хайгуул хийж дотор бол утаажилт ихтэй байж байгаа. Энэ бас хөөсөн цэр шатсан учраас дотор одоо орцсон дулуун айл өрхүүдэд бол хортгийн утаа бол нэлээд ихээр хургацсан байж байгаа. Энэ утаа гаргасны дараагаар цагдаагийн байгууллагатай хамтарч байгаад яг энэ одоо айл иргэн мөн үү биш үү гэдэг үйл ажиллагааг явуулж байгаад айлуудыг бол оруулна. За энэ бидний анх ирэхэд бол 4 давхраас ингээд 10 давхар хүртэл ингээд шатлахад өртсөн байсан. Одоо яг тухайн үед бол бид нар одоо ирсэн байдлаараа бол үнэлгээд өгч байна. Тэгээд энэ явцсан дунд нь одоо цагдаагийн байгууллага шалгах тогтоох байна. За ямар нэгэн байдлаар тийм шингэрүүсийн хий дэлбэрсэн тесэрсэн юм бол одоогор байхгүй. Хэрвээ тесэрсэн бол энд бол тесэрсэн уулмөр байх хэвээр тийм бол одоогор харагдахгүй байна. Тодорхой хэмжээгээр одоо утаажилтын бүслээс учраас тухайн иргэн одоо нэг хүчил төрөгч одоо агаар дутагдсны улмаас бол угаартах юм уу угаартлын анхны шинж үт юм уу ийм тэмдэгт дэлгэрсэн байгаа. Тэгээд эмнэлэг дуудаж бол үзүүлсэн байж байгаа. За одоо энэ дээр тэгээд яг одоо юунаас болж гарсан яасан гэдгийг тогтоогоол буруутай итгэхэд л одоо хариуцлага хэлэх нь дээ. Тэрнээс бол одоо яг хин нь яг одоогийн байдлаар бол одоо компани буруутай гэдэг юм уу, хувь иргэн буруутай гэдэг юм уу энэ байдал дүгнэлт өгөхөд бол арай эртээ тийм.